Байран утгын хар бэх ноёны дурсамжаарай 4-р хэсэг. За өмнөх хэсэгтэр хар бэх ноён төмөг боловсруулалтаа сайжруулахын тулд модоор биш нүүрсээр хүдрээ боловсруулах шаардлага дээр ирчээд байгаа. Тэхийн тулд хэрээдэд нүүрсний уурхай нээх тийм сонирхол байгаа тул Тэмүүжин хэрээдээс ихнэр аваад ингэж ятгахч эхэлж байгаа талаар ирсэн байгаа. За нүүрстэй болохын тулд Тэмүүжингээ чи хэрээдээс очиод ихнэр гуугадах гэдэл өөлөн их ил хилээд зэлэм хүртэл ятгаж байгаа юм чинь. Зэлэм Сүбэдийн нар нь болохоор урeenхан отгийн хүмүүс байгаа. Тэгэхээр урeenхачууд нь болохоор дархан төмөр боловсруулах энэ талдаа төлхөө үйл ажиллагаа явуулдаг юм отог байсан. Тэгэхээр Зэлэм Сүбэдийн нар ч гэсэн энд гар бие оролцдог мэдээж байнга байлдаад ахгүй. Уг отгийнхаа энэ үйл ажиллагааг дэмжихэд зэлэм хүртэл мэдээж ятгалганд бол оролцдог байсан юм байна. За мухлагаар боорчоор хүртэл ятгуулж исэн гинэ. Тэд нар чинь аль хэдийн 2 3 дугаар эхнэрүүдээ авчихсан ноёд чинь чи ганцаараа хоцорч байна гэдгийг ойлгуулах гэж дуулдан дуулаад бөөлдгөн бөөлсөн гэж байна. Тэгсэн чинь Тэнгэр буруу талдаа ихнэр өгсөн. Хэрээдэд ихнэртэй болох гээд байхад татар ихнэр чирээд ирсэндээ муухог гинэ. Уг нь баруун талаас хэрээдээс нүүрсний уурхай эзэн охин авах ёстой байтал татарын сүрсэн газараас 2 худалдаач охин аваад ирж байгаа юм да. Тэр худалдаа нь юунд ч ашигтай байгаа юм. Биднэрт байгаа худалдаа бүр тийм эрэлт хэрэгцээч байхгүй байхад шал хэрэггүй 2 юм авчирч байгаа байхгүй юу? Үнэн дээр ашиггүй. Аль цагийн эзэлж гисэн тодорхой болчихсон худалдааны жимдэр байдаг. Зүгээр нэг дагвар худалдаачтай охтыг аваад ирж байгаа юм да. Эдийн засгийн ямар ч ашиггүй хатад улс төр засаг захиргааны ач холбогдол гээд байх юм юу ч байхгүй. Хатан авахар чинь тэрний ард ядчил найдвартай уул урхаа ч юм уу, гадаад худалдааны эрх ч юм уу, эсвэл цэргийн хүч, оюуны мэдлэгийн цөм гээд ямар нэгэн юм байх ёстой байтал зүгээр л нэг дунд гарын худалдаачны охид аваад ирсэн. Юугаад сурч байсан хан юм бтэ. Ёстой надаас ганц сураагүй эрдэм нь ихнэр авах эрдэм байхгүй юу? Уул нь зөндөө зааж өгсөн. Гэхдээ тэр бүртөөгөөс босон. Бүртөө чинь өөрөөсөө дээш 8-ны жимтэй ихнэр ахуулахгүйгээ бас мэдж байгаа шүү дээ. 8-ны жимээрээ тэд чинь бүртөөгийн доор орох хатад байхгүй юу? Яаж 8 чин ихнэртэй болох дуртай юм? Тэр Тэмүүжний л цуглуулгын сонирхол байх. Царай зүсний хувьд байдаг л нэг татар юмс шүү дээ. Нэг хаалга сөхөөд л олоод авах царай шүү дээ. Оюун ухааны хувьд ч дундаж айлаас олддог охид ач холбогдолгүй гэж өөлөн ээж бид хоёр нийлж муусан даа гэж. Ингээд ахуй ноёд бид дургу байгаа хаттыг Тэмүүжин мянга тэрж унтаад юу яадаг юм? За тэгээд ард түмэн улс төрийн онцлог татар ардуудыг агуулгах хэрэгтэй гэдэл хаттаа бидэнд хүлээн зөвшөөрөх гэдэл ятгаж байгаа юм л да өнөөх Тэмүүжин чинь. Нөгөөдөл нь ч манай татар түмнийг хүлээн зөвшөөрч хайрал бүү алаач талаач гэдэл байж байгаа. Та нар тэгвэл татаруудаа нэг ч самон гарахгүйгээр зэрлэг дагуу байлга. Тийм байл хаваас гэж хэлсэн. Гэвтэл зарим татарууд дотроос эсэргүүцэл гарч жанжтаас алсан хороос явдал гарсан юм байна. Тэгэд ийм асуудал гарсанд нөгөө эмсэг чинь ахуйч ноёд ёстой барьж идэнэ үстэй. Хүсгээ та нар энэ өгсөн цэргүүдийн тоог татар ардуудаа бүгдийг болгоод ч сургалтын хөдөлмөр болоод ч зардлыг дийлэхгүй шүү. Байлданд танаа ардууд нэхийн өмсдөг бол манайх 8 жилийн хугацаанд хуягтай байсан. Ийм дайны цэргүүдийг та нар яаж нөхөж өгөх юм? Гэтэл тэд за өршөө бид төрөөс ямар ч цэргийн дэмжлэг авахгүйгээр дайнд чинь зүтгэж явъя гэхээр нь яг л энэ үгийг сонсох гэж хүлээж байсан юм чинь. За яв гэсэн. Татаруудаас авахч ноёд байгаагүй яагаад гэвэл дунджаас буюу 5 дугаар зэргийн ноёдоос доошоо татарууд шүү дээ тэд чинь гинэ. За тэгэхээр гаргасан өөн дээр нь дөрүүлж байгаад татар ардуудыг ямар ч цэргийн дэмжлэг авахгүйгээр дайнд ч ороод өгөө гэдэг үгийг ам алдуулсан байх нь. Тэгээд жин олцолцсон байгаа татарууд нь болохоор дандаа дунджаас буюу 5 дугаар зэргийн ноёноос доошх татарууд гэж байна. Жинхэнэ татарууд одоохондоо орж ирээгүй байгаа гэж байна. Тэд нарыг тэр охтууд ч мэддэг юм биш. 4-өөс дээш зэрэглэлийн татарууд чинь аль цагийн бидний доор хөргөн болоод орчихсон байсан байхгүй юу? Аль чи татарыг бид нар авсан. Тэд баг багаар өөрийнхөө сайн татаруудыг татаад л мүлжөөдөл суугаад байсан байхгүй юу? Үндсэн татарууд нь байхгүй тэд чинь тижээгчгүй болчихсон ардууд яг баяждаг, хүлждэг, арилжаа хийдэг томоохон татарууд бид нарын дор эртний залгагдчихсан байсан гэж юм. За. Ерөөсөө 1000 хүнийг нэг л хүн тижээдэг юм шүү дээ гэж юм. Тэр нэгийг нь авчихсан учраас үлдэгдэл татар чинь жамхатай нээлж буцаад л тижээгч олно гэсэн хідэн хийсэн залуучууд л байхгүй юу? Босож байгаа эдийн засагт гэхээс аль цагийн суурь олчихсан манай улсын хувьд зүгээр л ачаалал байхгүй эднэр чинь. Тэгэж бид нар цөм хүчээ олцоход цаашаага хүмүүн хүчний асуудал гарах юм бол тижээх чадвараа алдчих гээд байсан учраас
Манай үйлдвэрлэгч аймагуд ар ноёд бол сонирхолгүй байсан учраас татваруудыг бол аваагүй. Авахаа бид бүр анхны татвараас татчихсан байсандаг. Харин цэрэг болгож авах гэж байгаа ёс зүйн ноёдл зовсон доо гэж байна. За тэгээд орж ирж байгаа энэ татварууд цэвэр цэргийн хүчин болж байгаа юм л та. Тэгэхээр тэр ардуудыг чинь яаж хийж байгаад жанждууд өөрсдийнхөө дор оруулна. Маниуст хамаагүй асуудал байлаа гэж. За ёстой өхн үү, амьдрын уу өөрсдийнх нь хэрэг бүлгөө. Ахуйч ноёд бид бол хизээж эрсдэлтэй хүнийг дороо авдаггүй. Хэрэв авах хүмүүн байвал эртнээс бэлдэж авдаг. Тэгээд ч манай Ахуйч аймагт 3 дугаар үеийн ахуйчид гараад ирсэн байсан болохоор цаашид залгамж холбоо үргэлжилчихсэн. Тэгэхээр бид нараас өрсөлдөгч тоглоомчид орж ирэхгүй. Хэрэв хүүхнүүдтний орноос л тийм арилжаатай юм бол юу юм гэхээс Чонсын хувьд дээд амжилт хандчихсан байсан юм аа гэж. Тиймээс энэ дээд амжилтыг эвдэхэд Хэрээдийн нүүрс ганц боломж нь байлаа. Тэгээд аз болж татарын нутгаас нүүрс гарч ирж нөгөө хасах онооны хоёр бүсгүүчийн ядаж хэрэгцээтэй юм гэдгээ мэдэж байгаа хэдий ч манай төмрийн хөдрийн орон зайнаас хитрхи хоол байсан. Яаж тэр чинь хүрт тэргээр зөөн гэж байх вэ? Тийм хүн жин хэний үхрээр хэн тэхийн? Замдаа өгвөл эсвэл нүүрсээ тээж чадахгүй тэрэг эвдрүүл яах юм гээд тээвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүссэн. Нөгөө л богны жингээ үүсгэхийн тулд Тэмүүжнийг Хэрээдээс ихнэр ав гэж дахин ятгахаас аргагүй болвоо. Бүртээ бид чинь нийлж байгаад л тэр хоёрыг ашигтай байдлаа 10 хоногийн дотор үзүүл гээд дарамтлан биз дээ. Бүртээ Тэмүүжний тэнэг сонголт хийсэн гэдгийг мэддгийн улбагаар өдий болтол харин сайн баривчилсан байна лээ шүү. Ийм тэнэг юмс авчираад байвал бидэнд ч дарамт болох юм билээ. Эрх мэдлийн тулаанд мянгат байгуулаад оролцож болдгийн адил ахуй самрах нөхдүүд бас гараад ирвэл хэцүү шүү дээ. Тэгээд ядаж байхад нөгөө хоёрыг чинь самуун тарьсан гээд цэргийн хүч аав ээжийнх нь эрх мэдлийг нь аваад хайчихсан учраас зүгээр л хүүхнүүд байхгүй юу? Хүнжил дулаацуулахаас чайшгүй. Эдийн засгийн ямар ч ашиггүй, ямар ч эрх мэдлгүй тийм хатад маш хурдан салан задгаа орон зайд удирдлага явуулж ийм хүний хов боцох чадвараараа бүх ардыг номхотгох даалгавартай хамгийн хүнд яланд унаж байгаа юм. Цэрэг байхгүй, ээж аавын эрх мэдэл байхгүй, зөвхөн татар нэрээрээ л тэднийг удирдна гэдэг бол ямар ч хоньгүй байгаа. Тэдний хувьд бол хэцүү шүү дээ. Тэр хоёрыг бусдын дурыг яаж татах вэ гэдэг хатан ухааны тулаанд оруулж сорж байгаа юм. Тэдэнд байгаа зүйл гэвэл та нар биднийг дэмжвэл бид хоёр Тэмүүжин хааны хатад болоход бэлэн байна. Хэрэв Тэмүүжин хааны хатан болчихвол бид нар та нарыг ивэн шүү гэдэг ийм л үгийг итгүүлэх шаардлагатай. Тэгэхээр тэр хоёрыг үн цэнтэй гэж ард түмэн нь хүлээн зөвшөөрөх үү? Тэр хоёртой нийлж татварууд эв нэгдэлд орох уу? Эсвэл та хоёр хий юм бэ? Танихгүй шүү гэд алах уу? Ийм сонголт. Энэ нь тэр хоёрын амь нас нь ард түмнийх нь гарт байгаа гэсэн үг. Хэрвээ таалагдахгүй байлаа гэхэд өөлөн ч юм уу хин нэг нь алж болох энэ хоёрыг гэсэн чинь бүртээ алах боломжтой гэж байна. Угаасаа тэр хоёрыг 100 хоногийн дотор татарын дотоод бослохыг зогсоож чадахгүй бол бүртээ цаазлах эрхтэй байсан гинэ. Бүртээ үүнийг маш дуртай хийн шүү дээ. Ёстой өөрийнхөө гараар хийх байлгүй. Чи бодтоо дөнгөж авуутаал хатан болгодог гэдэг чинь та нарын тэр кинон дээр л байдаг бах. Хатан болохын тулд хатан сорийг давсан байх ёстой босуу. Есүхэн хат чинь хэдий ханы татвар эмсч гэлээ бүртээ хааны мэдлийн доод хүмүүс байхгүй юу? Бүртээ маань хатан ухаантай юу үгүй юу гэдгээ өвгөд эмгэд бидэнд нотлон дороо хатан авч чадах нь үгүй юу эсвэл дангаараа ингэж байгаад өгөх юм уу гэдгээ харуулна. Энэ үед чинь бид Хэрээдээс хатан авах гээд ятгаж байсан цаг. Тиймээс бүртэйг чи чадваргүйдээ дороо удирдах татвар юм авах тэнхэлгүй хатан гээд шортчихсон. За тэгээд гол асуудал бол бүртээ. Тэр нь ч зөв. Хатан байх юм бол инх амгалангийн үйл ажиллагаа буюу туугаар засаглах бодлогод хатан ухаанаар оролцох хэрэгтэй болно. Тэгэхээр ахуйн засаглалын чадамжтай хатад байх нь зүүн хэрэг. Өөрөөр хэлбэл олон улсын гэрээний охтууд. Гэтэл Тэмүүжин ямар алтан улс тангуудаас ихнэр авах юм биш. Хажууд байгаа хэдэн аймаг олхнуудаас ахаад ихнэр авах болохоор бүртээтэй маань өрсөлдчих гээд байдаг. Баргуужин нар биднийг бас тоохгүй. Баргуужин төхмрөө бид хүсэл дэлгээгээд булганы 8-ны жинчин охин авъя гэтэл узуур угсаанд хамаагүй зүгээр л нэг тоо болчихсон байхгүй юу. Тэгээд тэр гэрлэлт бүтлгүүцсэн. Бүртээгээс ахуулаад Тэмүүжинд хүрэхээс өмнө унсан гэж. Дараагийн удаа 20 төмдөөс узуур угсааны охин бүртээд танилцуулж татвар эмээр аваач гэсэн ч узуур угсаатай хэрнээ ахуйн чадамжгүйгээд унчихсан гэж. Та нар тэгээд Тэмүүжинд мэддэхгүйгээр хайгал яваад байдаг юм уу гэсэн чинь тэгнэ. Боловсрал таарахгүй болцоход байлаа л да тухайд. Дээд узуур угсааны буюу шууд удам угсааны холбоогоор гэрээ хилцээрийн чадвар өгсөх, дээрэс нь хатан болоод энэ улсад ахуйн чадал хүч нэмэгдүүлэх чадамжтай байх гэсэн шаардлагыг хангах хатан бүртөө тавьж байсан гэж.
Бүртөөгийн энэ бодолч бас зөв. Баталгаадаа төрийн үүдэнд найдвартай өр хүүхэд эцэг их байж энэ гэр бүл дээр төр тогтно гэдэг бодол зүйтэй юм. Тэгэхгүй бол Амхан хаан Хабул хааны хүүхдүүд нь сүүлд олон болж хэрэлдэгтэй адил явдал тулгарах учраас ядаж зүч цагаатаа 2 90 цент хүртэл өндөр шаардлага хангасан хатан л орж ирэхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн явдал байснараа Тэмүүжин хааныг маш сайн барьж байсан. Тийм хатан ухаан байна. Бүртөө хатны чигч баримж бол улс төрийн өндөр чадвартай эмийг Тэмүүжин хааны хатан болгохгүй гэдэг явдал. Энэ нь нэгдүгээр улс төрийн тэнцвэртэй байдлыг хангах, хоёрдугаарт шин төр улсын залгамж холбоог баталгаажуулах. Өөрөөр хэлбэл өөрөөс нь төрж байгаа хүүхдүүд дараагийн хам болох найдвартай суурь гэсэн үг ээ гэж байна. Гуравдугаарт арилжаа 8-ын доктортой нэг мөнгөний бодлого гинэ. Тэмүүжин хааны хатан гэдэг эдийн засгийн урсгалыг ерөнхийдөө хянагчд байдаг гэж шүү. Хим татвар гэх мэт бүх бүртгэлд хяналт тавих чадвартай. Төрийг доктортой байлгахын тулд бүртэн сонгож авсан үйл ажиллагаа нь жинчид байсан. Өөрөөр хэлбэл бүртэн зөвшөөрөлгүйгээр Монголын нутаг дэвсгэр дээр гიშгэхгүй шүү. Юу арилжааг нь зөвшөөрөх хэсэг зүйлийг бүртээ хамаарнаа. Бүртээгийн зөвшөөрөлгүйгээр хулгайн арилжаа жин хийх юм бол түүний мянгат гэдэг аимшигт зүйл гарч ирээд устгадаг байхгүй юу? Үүнтэй хамаатай бүх Отог аймгийн мянгатын ноёдын эхнэрүүдтэй сэцэн хурал хийнэ. Өөрөөр хэлбэл тэргүүн хатагтай нарын хурал гэсэн үг. Тэд ноёныг ард нь хэн гэдэг эмэгтэй удирдаг юм бэ? Жишээ нь Аруулаадын мөнгүүлээ бол тэргүүн хатагтай хэрнээ Аруулаадаа удирддаг учраас 2 дугаар хатан нь илүү байр суурьтай. Тэрнтэй уулзаж зөвшөж одоогийн хэм татвар нь тэгш байгаа. Хизээ авч болох уу? Чамд юугаар тусч болох уу гэх мэт бүх хилцээр тэнд явагдана. Бүртээ хатан дургу учраас 2 дугаар хатантай уулздаг гэсэн үг ээ. Боорч бол байлддаг хүмүүс маш хүчтэй дайчин жанжин гэхдээ тэр боорчийн бүх амьдрал бол ард нь явж байгаа шүү дээ. Аруулаад гэдэг тэр аймаг ахуйн төвшөнд хөгжилтэй учир нь нэг нь маш өндөр арвч хямгч нөгөө нь асар өндөр тооцоотой бөгөөд зэвсгийн эрдэмтэй 2 хатантай учраас боорч хизээч ар гэрээ асуудал толгойногддоггүй хүмүүн байхгүй юу? Аруулаадыг энэ 2 юм боорчтой хамт чирч явсан гэвэл болно гэж байгаа. За тэгэхээр хааны хатан гэдэг бол бүр одоогийнхаар бол мэдгүй хідэн яамны хідэн сайдын яамны хідэн ажилчдын ажлыг одоо хийдэг байсан битээ. Монгол банкны ажилчид чинь мөнгөний бодлого тодорхойлдог те. Тэгэхэд 700-аад ажилчин байдаг гэлөө. Тэгээд эн чинь гадаад худалдааг хариуцдаг байсан байх нь байна. Тэгэхээр зүгээр л нэг хатан доор авахгүй нахна штэ. Маш бодолтой тэр дараагийн хаттай авч таарах гэдэг. Өөрт нь хэрэгтэй байх, өөрийнх нь өрсөлдөгч биш байх те. Өөрөөс нь бас илүү бас байж болохгүй байх нь байна. Гэх мэтийн. Тэнгүүтээ бусад энэ аймаг отгуудын хаттуудтай яах нь вэ? Байнгын харилцаатай байж тэр татврын бодлого гадаад худалдаа зэрэг доктортой авч явах нь шүү дээ. Одоогийнхоор бол юу гэх юм? Татврыг хариуцдаг те, мөнгөний бодлогыг хариуцдаг, гадаад харилцаа, за мөнгөний ханш, инфляц гэдэг тиймэрхүү юм зүйлүүдийг бол бүртээ бол хариуцдаг байсан болж таарад байгаа. За, боорч ч юм бол харин өстой ахтар 2 их нэртэйсэн гэж шүү. За боорчийн ихнэр үнэхээр гайхамшигтай. Зүгээр л Аруулаадаас цэрэг гаргаад ирсэн гэдэг аимшигтай зүйл байхгүй юу? Талын чулуу хүртэл байлдааны зэвсэг болгож чадах ухаантай эм гэсэн үг. Тийм учраас бүртээ түнд маш их хайртай. Бүртээ хайраа эмгээр илэрхийлдэг шүү дээ. Маа аймаг гэдэл зүүж өгöd л байна. Тэр улсаас ирсэн ийм навчин, энэ улсаас ирсэн тийм гохлоо эмэг гэд нөгөө хаттуудаа ихээр өгнө. Эхнэрүүд бол ховоо баацах юм чинь чихээ гойноо гэд эмэг өгöd байдаг нөхөр байхгүй юу? Бүртээ чинь эмэг, шүр сувд, толгойн боолт, торго зэргээр мянгатын ноёд баядуудын эхнэрүүдийг бүгдийг нь өлгийдүүд авчихсан. Өөрийнхөө талд оруулсан байх нь шүү дээ. Бүртээд муу эм тэр үеийн узууртан эмс дотор байсангүй шүү. Яагаад гэвэл бүгд бүртэн бэлгэлсэн эмгээр гойж хэдий зэрэглэн эм гэдгээ үзүүлж байгаа юм чинь бүртэгийн өгсөн эмэг хамгийн нарийн уртай. Бүртээтэй харьцдаггүй хатад гэж бас байгаа шүү дээ. Олон эхнэрийн хуулиар тэд нар чинь угаасаа зүс муутай харагддаг байхгүй юу? Чихэндээ ганц гарих мэрхтэй л бүртээгийн талынхан бол гоё том үнэтэй эдлэл угаасаа тодорхой харагддаг. Манай эхнэрүүд дотор бүртээгийн мэдлийнх нь нүдэн дээр алга гэрэн болоод л байдаг. Энэ бол тагнуул гэсэн үг гинэ. За. Гой ганган байгаад ах юм бол бүрт хатны талын л те тагнуул гэж ойлгох нь шүү. Тэр 2 хатны 100 өдөр юу болсон бэ? Өөрсдөө амьд явах эрхээ эхлээд баталгаажуулж авнаа. Тэгж байж татвар нэрэндээ хүрнэ гинэ. Эхлээд өөрийнхөө амийг олж авах ёстой гинэ. Тэгээс тэд чинь нөгөө энгийн татарууд бол биш. Хүн алдаг те шүн мөлхтөг татар аваад ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр осолтой зүгээр авчираад ингээд хамаагүй тавьчих бас болохгүй. Итгэхэд бас бэрх гэж байгаа байхгүй. Тэ
Тэгэл эхний үед нь яасан байх нь бүрт чинь шүн унтахаас бас айж байгаа гэж байгаа. Нөгөө Есүхэн орж ирээд хутгалчих бас аюул байна те. Тэгэл хаалга хаагаад л охин цэргүүдийг аравтаар өөрийгөө хамгаалуулж байсан. Охид хөвгүүдээ бас охин цэргүүдээр хамгаалуулна. Тэрүүгээр чинь нэг их цэргийн хүрээ болсон шүү дээ. Есүхэн гэж хоёр амар юм ирснээс болоод шүн гитэж орж ирээд алчихвэ гээд. Тэмүүжин хааны дэргэд өдөр шөнөгүй нэг эмэгчин байнга хутга барьж хаад сахид сууж унтахыг нь манаж байгаа. Ийм чадвар гаргаж чаддаг нь бүртөгийн чадвар. Тэгэхээр энэний жанжин бол боорчин ихнэр байхгүй юу? Өөрөөр хэлбэл мянган эм цэрэг гаргаж чаддаг бүртөгийн баруун гар гэж байгаа. Боорчин нөгөө ихнэр. За бүртөгийн зүүн гарын хатан бол мухлайн хатан гинэ. 500-аад эм цэрэг гаргаж ирж чаддаг. Тэрийгээ тэр хоёр чинь чадамжаараа 2-300 явуулаад Тэмүүжин хааныг мануулж байгаа юм. Ер нь нэр хүнд бүхий хүмүүсийг эм цэргүүдээр хамгаалуулсан. Яагаад вэ гэхээр ирчүүдээс илүү хаттууд чинь юу ч хийж мэднэ шүү дээ. Эм хүмүүнээ илүү мэднэ гэдгээрээ байнгын нүдэн доороо авсан байхгүй юу? Бүртээ бол жанждад байдаг цэрэг эрдэмт бэлтгэгчсэн гинэ. Боорчин хатан бол бүр 1000 хүртэл эм цэрэгтэй гэж бодохоор ерөнхийдөө байнгын цэргийн сургуулалт хийх чинь эм хүмүүнд хэцүү. Тиймд бага өсвөр наснд нь тодорхой хэмжээний цэргийн бэлтгэл хийлгэж тэрийг хадгалах байдлаар эм цэргүүд амьдардаг гэж байна. Харин боорчин ихнэр, мухлаан ихнэр бол ерөнхийдөө айл болгоны эмсийг тодорхой хэмжээний нас бит хүрчгээд хүүхдэд төрүүлж байхад хүртэл биеийн эрдмийг олгох явдлыг хийж чадаж байсан нь хайхамшигтай. За тэгээд энэ Есүхэн гэдэг энэ хоёр татар узууртан гээд бас худлаа хилээд ороод ирсэн байх ч магадaltaй гэж байгаа байхгүй юу? Тухайн үед болохоор Алтан улсын түүхэнд ийм тохиолдол их байдаг гэж байна. Тариачин охиныг манай охин гэд хаанд бэлгэдэд өгчдөг гинэ. Дараа нь охиноо тоохгүй байхаар нь үгүй аллаа шүү энэ охины чинь гингүүд наа чи миний охин бишээ тариачин гэж хэлдэг байсан гинэ. Тийм явдал байх вэ гэж сэрэмжилж байгаа гэсэн үг юм байна. Яагаад гэвэл Есүхэн гэж охидыг байдгийг энэ хүмүүс мэдэхгүй те. Байсан ч царайг нь хараагүй. Царай нь мөн байлаа ч гэсэн ижил төрхтэй те ойролцоо төрхтэй эмийг өгөөд явуулсан байх бас боломжтой учраас ийм асуудал ихтэй гэж байна. За тэгээд энэ хоёрын шалгуур нь эхэлж байна. Бүртээ татарын ихчдүү хоёрын хувцсыг нь нүцгэлж хаяад л өөрөө торгоор хочиж бөөн гарих алт эрдэнэс гээд зүүж болох бүх гангарааг нь хийж өгөөд л хөөгд гаргачихсан. Нөгөө хоёр чинь амьдралдаа ингэж гойж үзээгүй хоёр юм явж байгаа хгүй юу? Үүний учир нь хатны чинээ баялагийг харуулна. Тэмүүжин хааны хатан ноорхоо дээлтэй шатсан хормойтой байж болохгүй шүү дээ. Тэмүүжин хаантай сууж байна гэсэн нотлогоог нь өгч байгаа юм. Нөгөө торг алт эрдэнсийг чинь зүүчгсэн явж байхад ядаж татарууд нөгөөг нь тоож сонсондоо гэж эмийг нь хамгаалж байгаа юм аа. Хараад алвал яах юм? За тэгээд нөгөө хоёр чинь агуурагт хоригдчихсан татаруудаа бид хоёр Тэмүүжин хааны юм болсон бүлгөө. Та бүхэн бидний нэрийн дор татар нэрээ мөнхөлж үрдийн их тайван үеийн үед аз жаргалт нэгэн улс нэгэн тугийн дор оршин аж төртөхэ. Хэрэг бид хоёрт нуган үр мэдлвэл тэр нь ихсийн ноён болж та нарыг удирдах болно гэд ухуулна. Тэгэхэр чин бодно шүү дээ. Энэ хоёр чин татар юмс. Тэмүүжин хаанаас хүүхдтэй болбол татар ноён гарч ирээд биднийг удирдна. Тэр хүртэл төвчж болох юм байна гихчлэн янз бүрийн бодол тэгдэн шүү дээ. Өмнө нь түлхий дээлтэй байсан хоёр нөхөр чинь ганган болчихсон ирэхэр чинь энэ улс бас гайгүй ч юм уу гэд янз бүрийн байдлаар л ардт нь нөлөөлнө. Тэгтэл нөгөө хоёрыг чинь урагсад гээд чулуу нууж орж ирж байгаа юм. Тэр үед агуургийн харуулд гарч байсан доголхуу чирби хавт хасар хоёр чулуу шидсэн бүхнийг Тэмүүжин хааны эхнэрлүү халтсан гээд харуулж өгч байгаа юм. Тэгээд нам. Тэгсэн татар хоёр юм чинь чулуунд хүүхнээс болтлоо зохиулчихсан ирнэ. Битгий харваач гэдэл арт түмэн дотроо гүйж ороод өрөвдмөр жүжиг тавьж байна. Арт түмнээ хамгаалах гээд гүгээд л харвах гэж байгаа хүмүүн бүрлүү эргэлдээд л дээлээрээ хучаад л бөө юм болвоо. Тэгсэн чулуугаар шидэж байсан татарууд чинь нөгөө хоёрыгаа тэрврээд л миний хайртай хатан амийг минь аварлаа гэд багаар овоорвоо. Саяхан л чулуу шидэж байсан хүмүүс чинь хатан минь амийг минь авраач гэд л хөөрхөн юм боллоо. Харваад тавьчихсан татарыг нөгөө хоёр чинь очиж илээд л үнсээд л та нар минь төвчээрээ тэнгэр биднийг хаяагүй газар биднийг нь голоогүй шүү гэдэл тэрүүгээр чинь нэг гүйлдэж хашгираад л бид татарын сүүлчийн ухсаа билээ. Энд бид мөхөж элдв авираараа дуусвал яахан билээ. Муу авираа алгастаа сайн авираа айшинда ижил хүмүүн билээ. Их тэнгэрээс гаруултай билээ. Өнөөдрийг сэтгчилж маргааш их хүлцэж ажиж байж 50 байдлаар Тэмүүжин дагаж алхахыг алхад сэтгэж хураахыг хожим сэтгэж болно гэдэл илт сайхан хашгирч байгаа юм чинь. За тэгээд 7 дахь гаригаас нь тэр ардууд нь хатад минь гээд бүхэлзөөдөл татарууд ер нь бүхэлзэж хүндлэлээ илэрхийлдэг нахилцдаг соёлтой гэж. Япон солонгос шиг байх нь тий. Татарууд бас
нүүдэлч тэрний бас арай өөр байгаад идэм билээ. Жохон хувцаслалт ч гэсэн. Одоо манай нөгөө олимпийн хувцсны малгай ш тэр чинь яг татаруудын өмсдөг гэсэн малгай байгаа байхгүй юу? Хувцлалт бас арай ялгаатай. Тэгээд миний зүгээр ойлгосноор бол харьцангуй нөгөө дөрөвч цагаач ихтэй. Хүн амынхын бараг 40-50% цагаач байдаг болохоор нэлээд ингээд жоохон арай өөр болсон юм шиг байгаа. Тэр соёл хувцлалт те эднэр нь. Ингээд тэдний нэр төр нь тэр хүрээний татаруудтай арай гайгүй болохоор нь дараагийн хүрээ рүү авчиж тавьдаг юм байгаа сте. Бүртээ өөрийн агуурахт асуудлаа шийдвэрлэчихсэн. Дараагийнх нь түүний баруун гарын сэцэн сэлмэг жанжны гэрт буюу те боорчинд татарууд байгаа. Тэнд юу болж байгааг нь мэдэхгүй. Тэнд боорчийг нь алчихвээ, нөгөө хайртай хатныг нь алчихвээ гэж тэдэнд санаа зовж байсан учраас тийшээгээ явуулчихсан гэж байгаа. Тэ одоо 2 дугаарт. За тэгээд энэ мэтчлэн татаруудын оршин тогтнож байгаа бүх хүрээ дээр тэд хатад очиж бие зарилгаа уншиж татаруудыг дахин босохгүй байх үйлдэл хийж явсан гэж байгаа. Одоо энэ аяллыг нь дараагийн дугаарт ярий. Нэлээд олон ийм авг хотуудаар ингээл ээжлэл явсан байгаа. Очсон тэр авг хотуудын татарын нөхцөл байдал нь өөр байсан. Зарим нь босч яхад зарим нь айгүй дуулууртай. Тэгээд босхийг дарж байгаа аргууд нь бас янз. Тэр бас нэлээд хөөрхөн ухаан зарж хэлнэ штэ. Өөрснийхээ талд орууллаа штэ тий. Хатан ухаан гэдэг нь л ахтаад бол дараагийн авг хотуудад ямар ухаан зарж одоо татаруудыг өөрснийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байх нь тий энэ хоёр хатан. За тэр талаар дараагийн дугаар дээр хэдүүлээ үргэлжлүүлье. Дараагийн дугаар нь болохоор цагаан сарын дараа орж таарах бах. Гал морин жилдээ уулзцай сайхан шинэлэрээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.